дэвэгт тэгээд хөлс их гардаг болохоор электролит хөлсөөр нь эрдсэн алддаг болохоор энэ хоёрыг уугаадийнэ. одоо илүүний цагаа ийдаа. Mami. Энэ давай. Happy. Олоо минийхэн чийж нэхгүй царайнд харагдахгүй. Зөвлөж.
гар бүрний ар их өстэй одоо бэлтгэлдээ явах гад машина алаа байж гин. Гадаас гарна л гэж шүү дээ. Байна. Яа, залгасан юм уу? Таамаг. Манай одоо яг очиж шүү дээ. Харин эхлэх гэлээс. За. Яг очиж. Саламсч. 3 минут. За. Тих хүмүүс маань ирсэн байна. Юу юм бэлтгэлээ. Айл бол өдөр мөдөөс хойш бас хит орой биш. Яг нэгээс 5 цагийн хооронд айлтгах цаг. Болдог. Тэгэхгүй болохоор одоо өглөө бэлтгэл хийх ч юм уу эсвэл хит орой ихээр жишээ нь өглөө бэлтгэл хийхээр би сэрээгүй тэгээд дээрс нь нүүр цус баг, винд кар зүграагүй ч юм уу тэгээд хүч гардаг. Миний ер нь тийм бэлтгэл хийдэг цагийн онцлог ер нь өдөөс хойш айгуу таардаг. Өглөө бэлтгэл хийхээр ерөөсөө хүч гардаг. Тэгээд дээрс нь би чи өглөө ихэд дандаа кардио гэдэг болохоор кардионы араас карбар бэлтгэхээр би ер нь хүч гардаг. Онцгой байгаад идэв. Бас хит орой ичгээр орой хоол оройтох гол. Орой би чи махан олоо за нэг 6-7 цаг үед хамгийн сүүлийн махтаа бол ингэж тооцдог. Тэгээд тэрнээс хойш орой нэг 21 цаг үед ч юм уу тайлбарлах. Аяас сорг Ялманд Баатар тиймэрхүү оройд хэргэлцдэг. Яг шөнийн турш ойр чин бие чинь хангалттай баг задаад усны сахарын түвшиг чинь доктортой байлгаад хангацдаг болохоор ойрсыг оройд идэв. Ер нь орой махан олноос өглөөний цай хүртэл 14-өөс 15 цагийн зай гарч ирвэл би чинь шөндөө ингээд өөрийгөө одоо янз бүрийн тийм задлах үйлдэл хийхгүйгээр өөрийгөө recovery хийж хандах хэрэгтэй байна. Ер нь янз бүрийн тийм гэмтэлтээс булчин юу гэдэг тийм бүхний идгээж байх зорилттой. Гэтэл бид нар чинь нөгөө нэг орой хит орой хүнд хоол идээ. Тэгээд нөгөө recovery хийх хэвээр процесс нь явагдахгүй. Хүнд хоолоо задлах процесс явагдаад. Тэгээд би өөрийгөө ангааж чадахгүй, recovery хийж чадахгүй. Тэгээд нөгөө өглөө ядарч сэрэх. Шүн амраагүй юм шиг өглөө ингээд нойр үрээд идэх чинь ерөөсөө хинтээ болчихлоо. Тэгээд айл болох хоолыг өөчтэй юм. Тэгээд орой хэрвээ хоолоо тэгээд 6-7 цагт идээд сурчих юм бол за 6-7 цагт оройны 18-19 цагт махан хоолоо идээд за нэг өглөө 6 цагт одоо бослоо гэж бодоход ядаж нэг 12 цаг бич хөнгөн 12 цагийн турш бич recovery хангалттай ич хугацаа байдаг болохоор ер нь хамгийн сүүлийн махан хоолыг дандаа орой 6-7-оос төлөхгүй. Тэгээд зэрэг ярил явж шүү дээ. Яс бичиж байгаа шүү дээ. Яах гэдэг. Дундаар нь чимэг ярьж байна шүү. Үгүй. Тэгвэл сонсогдохгүй шүү дээ. Ата, мистик наавал яа. Мик л байгаа шүү дээ. Ороод хийхтэй шүү дээ мик. Дундаар нь. Тэгэж шүү дээ. За их нэг лок. Тийм болсон. Шиндэр хаяа унаад.
혹시 릴치사가 직섭치지? 이시. 보여줄까? 뭐지? 야, 미치겠네. 너 뭔지는 왜 지니? 이게 Наадмд яар нэг аасан гарцсан. За бэлтгэлийнхаа дундуур юу наа. За бүрний ар. Шот. Нэг. Би мөрний ар хажуу гар гэв үстэй. Одоо наад цач байна шүү. Яс миний өмнө тийм сонир байв те. Зүгээр монголч юм үстэй. Монгол дэшэд бай ингэж юм шаардсан. 제가 하나 орчих.
Хэдэ. Хэд. Таш явуулаач. Хэд. За. Гурван талаа гурвалцлоо. Гурван тий. Ойлгоход ч гэсэн. Одоо Йоо, хэцээ салга. Яс үхлээ юу? Хой амжилт шаан бистэг орж байгаа. Хой. Чааг зорхгүй. Ашиг садаас нэрвоо шалтгаан оноо шахах. За. Өөрөө дараш мөрч үү. Яг өгч юм. Айдын шүтч. Отко орж байгаа. За. Гац. Йой. Бүр доош нь. Арай хөнгө юм шүү.
Яг л болж ивэл над чинь бэлтгэл биш гээд байгаа шүү дээ. 35-аар яах юм бэ? Яг л болоод ивэл над чинь зүгээр л биеийн таймер гээд байгаа шүү дээ. За өнөөдрийн бэлтгэл дууссан. Ер нь 7 хоногийн 6 өдөр бэлтгэл юм. Тэгээд дайлуулахны булчингаа 2 ажиллахаар бүтээсэн өдөр бол яг бүтэн амарна. Тэгээд бүтээсэн өдрөө өглөө кардио. Кардио бол ер нь өдөрт 30 минут заавал бүх өдөр хийсэн даа. Тийчж айлбал биений өөхний баг байх тусмаа булчин чинь агшилт сонолт илүү явна, илүү хөөн. Тийм болохоор өөхний баг болох хэрэгтэй. Кардио хийхгүйгээр бол хизээч нэгэн гоё байна гэж бол байхгүй. Тэр бол тогтмол 30 минут. Тэгээд тэмцээн ойртчвал кардио илүү ихсээд за өдөрт цаг тэгээд өөхний хэмжээнээс хамаарат өдөрт 2 цаг ч юм уу. Тэгээд хуваарлаад нэмчихсэн юм. Илүү сайн нэмрээд форм гайгүй болчихвол кардио багасаад өглөө 30 бэлтгэлийн дараа 30 ч юм уу. Тэгээд хаваагаа яа. Шээ. Энд өнөөдрийн 1 2 3 дахь хоол юм байна. 3 дахь хоол хэдэн 200 г цээж мах, 200 г басмати буда. Тэгээд 100 г өгсцээ. Өгсцээ нөө булчингийн усыг ахын толд өгсцээ идэж байгаа.